2025 оны татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 10 аж ахуйн нэгж байгууллагыг дуудаж танилцуулахад алдаршуулахад бэлэн болсон байна. Эрдэнэс 5 толгой Шалуун баярыг хүргэе. Нийт татвар төлөгчдөө дахин баярын мэндийг хүргэж байна. За Эрдэнэс 5 толгой компани 2025 онд 30.2 сая тонн үрс олборлож, 27.6 сая тонн үрс борлуулж, 28.7 сая тонн үрс экспортсон амжилттай гаруул энэ оныг хөдлөө. За 2025 онд бол бид улс орон нутгийн төсвийн татварт 1.6 их нийтийг төлрүүлсэн байна. За үүнээс бол 409 тэрбум төгрөгийн татварыг бол орон нутгийн төсөвт төлрүүлэн ажиллаж байна. За 2025 оны хувьд бол бүгд найрамдах дэд улсын нөөцийн зах зээл дээр бол сүүлийн 5-6 жил байхгүй үнийн уналттай ийм жил байсан боловч бид борлуулалт, экспорт, тээврийн үйл ажиллагаагаа бол сайжруулсны үр дүнд бол бид бас улсынхаа өмнө хүлээсэн үүргээ бол нэрттэй биелүүлээд өнөөдөр ингээд шилдэг татвар төлөвчсөндөө бол баяртай байна. Нүүрсний салбар гэдэг маань объем ихтэй. Зөвхөн 2025 онд гэхэд бид 205 сая метр куб уулын цулыг шилжүүлж 30 сая тонн үрс гэдэг маань өдөртөө дунджаар 1000 машин экспортод гарна гэдэг маань цуваалууд эзэх юм бол 40 км цуваа ахгүй. Тэгэхээр энэ бүгдээ ард өдөр шөнөгүй 24 цагийн гормоор ажиллаж байгаа уурхаачин тээвэрчдийн маань үр шим бол энэ татвар төлөлтөөрөө илэрдэг. Ингээд улс орны 2025 оны нийт татварын бол 6% бол Эрдэнэс 5 толгой компани дангаараа бүрдүүлж ажилласан байна. Тэгэд энэ инх цагийн эгэл баатруудаа бас баярлаа гэж хэлмээр байна. Иймэрхүү улсын орныгоо бүтээн байгуулалт хөгжөө цэцгээд төсвийн ордын бүрдүүлэлтэнд дүнтэй хувь оруулсан өнгө сайн нэрнд урагдсан Эрдэнэ төлөвлөр яг тайзнаа Эрдэнэс 5 толгой иймэрхүү татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 10 аж ахуйн нэгжийн нэг болон нэр дэглээ. Шалуун баярыг хүргэж байна.